Өмнөх хичээлдээр бид хэрхэн шулуун ойс үүсгэхийг авч үзсэн байгаа. Одоо бүгдээрээ арк болон олон хуваалттай ойс үүсгэхийг авч үзцгээе. Ингийн тулд бүгдээрээ zoom in region багжаа сонгоод төслийнхөө энэ хэсэг рүү татаж өгье. Тэгээд annotate tab дээр дараад data line багжийг сонгоё. Учир нь та grid багжийн тусламжтай аркын хэлбэртэй ойс үүсгэх боломжтой ч өөрийн хүснээр үүсгэхэд төвөгтэй байдаг. Тиймээс бид ихэвчлэн data line багжийн тусламжтай тухайн ойсныхон загварыг урьдчилж үүсгэдэг байгаа. Бүгдээрээ Start and Reduce Arc багжийг сонгоё. Тэгээд Line Style дээрээс та дурын нэг Line Style-ыг сонгоорой. Учир нь энэ тийм ч өндөр ач холбогдолтой биш. Тэгээд уг хоёр ойсын уулзвар дээр эхний цэгээ тувшия. Уг хоёр ойсын уулзвар дээр төслийн цэгээ тувшия. Тэгээд радиусыг төр хэмжээний тусламжтай заах боломжтой байна. Эсвэл та keyboard-ноосоо хүссэн утгаа бичиж болно. Бүгдээрээ 10,030 гэж өгөөд Enter тувшия. Одоо бүгдээрээ ESC2 дарж багжаасаа гараад keyboard-ноосоо GR гэж өгөөд Peak Line багжийг сонгоод өөрсдийн өмнө үүсгэсэн деталь зураасыг сонгосноор arc хэлбэртэй ойс үүсгэлээ. Эсвэл та бүхэн grid багжаа сонгоод Start and Reduce Arc багжийн тусламжтай өссөн ойсоо зурж болох юм. Гэхдээ энэ бага зэргийн учир дутагдaltaй байдаг. Тиймээс та бүхэн уг аргыг ашиглахыг зөвлөж байна. Одоо бүгдээрээ ESC2 дарж багжаасаа гараад өөрсдийнхөө үүсгэсэн arc ойсыг сонгоод эдгээр төслийн цэг дээр нь маус нэгээ дарж чирэх замаар бага зэрэг сонгож өгье. Мэдээж бидэнд уг дугуй ойс дээр тэмдэглэгээ байршуулах шаардлагагүй учраас уг чагтыг болиулъя. Тэгээд ойс үүсгэхэд ашигласан data line-а устгацгаая. Ингийн тулд Lines data lines-ыг сонгоорой. Таны шаардлагыг хангах бол Tab-аад товшоод боломжтой хөлбөр рүү шилжээрэй. Бүгдээрээ үүнийг сонгоод Delete дараад устгаж өгье. Мөн бүгдээрээ бага зэрэг холдуулаад keyboard-ноосоо GR гэж өгөөд multi-segment багжийг сонгоё. Энэ нь бидэнд олон хуваалттай ойс үүсгэх боломжийг олгодог байгаа. Бүгдээрээ дурын нэг газараас эхний цэгээ товшоод шулуун ойс зуръя. Тэгээд Start and Reduce Arc багжаа сонгоод тодорхой зайд төслийн цэгээ сонгоод radius-аа зааж өгөөд мөн адил line багжаа сонгоод өмнөх зураастайгаар snap line-аар холбогдсон төслийн цэгээ сонгоод мөн дээш нь шулуун зуръя. Гэх мэтчлэн та бүхэн хэд бол хэдэн хуваалттай ойс үүсгэж болох юм. Энэ удаа бүгдээрээ шаардлагатай өдөвчөөр зурсан учраас Finish Edit-нууд дараад гаръя. За ингэснээр ивэт маань бидний зурсан бүдүүчэд суйрлан олон хуваалттай ойс үүсгэж өглөө. Мэдээж та уг ойсынхон төслийн цэгээс маус нэгээ дарж чирэх замаар өмнөх ойслуудтайгаа нэг шугамд байршуулснаар ивэт маань тэдгэрийг хооронд нь snap line-аар холбож түгжиж өглөө. Өөрөөр хэлбэл бид эдгээр ойсуудыг нэгэн зэрэг сонгож тайрах боломжтой боллоо гэсэн үг. Бүгдээрээ Ctrl+Z дараад хийсэн үйлдэл буцаая. Эсвэл та олон хуваалттай ойсыг сонгоод Edit Sketch дээр дараад тухайн бүдүүчээ өөрчилж болно гэдгийг анхаараарай. Гэхдээ энэ удаа бидний төсөлд уг ойс маань хэрэггүй учраас үүнийг сонгоод устгаж өгье. За ингээд бүгдээрээ хэрхэн arc болон олон хуваалттай ойс үүсгэхийг авч үзлээ.